Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ Монголын мэдээ телевиз спортын амралтанд нэвтрүүлгийнхээ бям гарагийн дугаарыг төлөвлөж байна. За үзэгч та бүхнийхээ амралт чөлөө цагт зориул үзүүлдэг спортын амралтанд нэвтрүүлгийн удаад Олимпийн тэквондогийн Арслан цом 2017 тэмцээнээс бэлтгэн хүргэгдэж байна. За энэ тэмцээний тайлбарыг хүргэхээр Монголын Олимпийн тэквондогийн Арслан клубын багш засгалжуулагч, тэквондогийн спортын олон улсын хэмжээний мастер Энжин Лам студид хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг. За энэ тэмцээнд Арслан клубын тамирчид бас амжилттай сайхан оролцсон тэмцээн Арслан цом гэдэг нэртэйгээр явагддаг. За энэ тэмцээний ерөн зохион байгуулалт 2 өдрийн турш үргэлжилсэн үзэгчдэд товчхон мэдээллийг өгвөл. За манай Арслан цом 2017 авар шалгуур тэмцээн маань бага нас бол өсвөр үеийн ангиллаар Пүмзэ болон одоо Кэрүүгийн бол тулааны хоёр зөвлөөр зохиогдсон явагдсан. За тэмцээн насны үед гэвэл 6, 7-оос 8, за 9-оос 11, 12-оос 14 гэсэн 4 насны ангиллаар зохион байгуулагдсан. За үзэгч та бүхэндээ энэ удаагийн дугаараараа буюу бям гарагийн дугаараараа тэмцээний 9-оос 11 насны одоо сонирхолтой тулаанууд буюу аваргын төлөөх шигшээ тулаануудыг хүргэх болно. За эхний тулаан тэмцээний 26 кг хэмжээний тоглолтууд байна. Хөх Булангаас Дархан уул аймгийн тамирчин Эрхэм Заяа, Улаан Булангаас Арслан клубын тамирчин Болдоотор нар тоглолтоо эхлүүлсэн байна. Болдоотрын хувьд бас бус төрлүүдтэй амжилттай оролцсон. Үүнээс бусад төрлүүдийн амжилтын талаар ярил. Болдоотор маань энэхүү тэмцээнд 5 алтан медалийг авсан байгаа. Пүмзэ буюу тоо дасгалын төрөлд ганцаарчилсан болон чөлөөт үзүүлбэр, мөн аэробик, тэквондо аэробик гэсэн төрлүүдээр 5 алтан медаль авсан байгаа. За энэ жилийн улсын аваргын тэмцээнд хөдөө орнотоос бас багууд их ирсэн. За тэдний төлөөлөл болсон Дархан уул аймгийн тамирчин дивжин дээр тоглож байна. За Дархан уул аймгийн тамирчдын бас амжилт хүүхдүүдийн ур чадварын тухайд ярил. Дархан уул аймгийн тамирчид маань бас ур чадварын хувьд бол сайн тамирчид байгаа. Нэлээд олон хүүхд бас алтан медалийн төлөө өрсөлдөж байгаа. Багш тасгалжуулагч Батбилэг буюу нэлийн залуу тасгалжуулагч ажилладаг. За энэ жилийн тэмцээн бол бас Олимпийн дараахад тэмцээнүүд шин дөрмийн дагуу зохион байгуулагдаж байгаа гэдэг онцлог тийм ээ. Үзэгчд маань бас мэдээгүй хүмүүс байгаа учраас шин дөрмийн талаар Энжин Лам танилцуулбал. За шин дөрмээр бол эзэнд өшгөлөл одоо 1 оноо байсан бол 2 оноо олж өөрчлөгдсөн байгаа. Мөн сануулга байхгүй дандаа торгуул өгдөг болсон байгаа. Хамгийн том өөрчлөлтүүд нь бол энэ байна. За тэмцээнийг бол мэдээж Монголын тэквондогийн холбооны шүүгч нар зохион байгуулж байгаа. Энэ тэмцээн бол доо Монголын тэквондогийн холбооны календарчсан төлөвлөгөөнд тогтсон одоо өсвөр багчуудын томоохон тэмцээн болсон. За нэгдүгээр үе 3-1 ярцаагаар Арслан клубын тамирчин Болдоотрын даван голоор өндөрлөж байна. Одоо өсвөр багчуудын одоо ингээд тоглолтын дээр бол хүүхдүүд мөн одоо тэмцээний туршлага одоо ах нарын хувьд арай бага байгаа шүү дээ. Тэгэхээр дасгалжуулагчны үүрэг илүү их байдаг баг. Ер нь дасгалжуулагч нарын ажиллагааны талаар одоо юуг заавар зөвлөх юм тал дээр байв. Тийм бага насны хүүхдүүд одоо 7-оос 8 настай ч 9 настай хүүхдүүд том хүүхдүүдүүд бол энэ багшийнхаа өгөнд орох нь илүү байдаг л да. Яг багшийнхаа сайн хэлснийг илүү хийдэг. Тийм учраас дасгалжуулагч нар маань яг тэр амралтын үед нь бас илүү сайн зөвлөгөө өгч тамирчтай хожих тэр боломжийг олгодог. 9-оос 11 нас гэж 9 настай, 10 настай, 11 настай хүүхдүүд байгаа. Одоо энэ хоёр хүүхд маань чинь хэдэн настай вэ? Насны зөрүү байгаа юу? Насны зөрүү бараг байхгүй. Хоёулаа 10 настай. Энэ хүүхдүүд байна. За тэгэхээр хоёулаа одоо 11 тэнгүүдээ хожоод аваргын төлөө гарч ирсэн. Одоо мундаг сайн тамирчид байна. За тэмцээнд одоо олон тамирчид орсон учраас бас жингийн үед англи хэл гарсан тийм ээ. Тийм энэ тал дээр бас мэдээлэл өгөл. Жингийн хувьд 26 кг гэхэд 32 хүүхэд орсон. Үүнийг ингээ 2 хуваагаад нэгдүгээр баг 2 дугаар баг болгож одоо хүүхдүүдийг тоглуулсан байгаа. 2 хэсэгт хуваагаад байр хэвлүүлсэн байна тийм ээ. Ингээд одоо бас хүндрэл гарах байх л да 32 орон тоглуулж байл тийм ээ. Тулаан олон болоод за тэгээд бас хол газраас ирж байгаа олон хүүхдүүд маань тэмцээний үргэлжлэх хугацаанаас урт болох байх. Сонирхолтой үргэлжилж байна. Болдоотор овноонуудаа удаа дараалж авсаар байна. 11-5 харьцаатай тоглолтын 20 дугаар үед 6 оноо илүү ташилж байна. Дахиад толгойд орсон 14 болсон. За толгойд төшгөлөх юм бол мэдээж шууд 3 оноо ирдэг. Эргээд төшгөлжүүл 4. Болдоотрын хувьд бас гидсний хуугуугаас муу хамгаалж байгаа учраас эсрэг талын тамирчин өшгөлөд бас оноо гараад байна. За мэдээж хүүхдүүд маань одоо багч гисэн насны үед багч гисэн одоо ингээд Улаанбаатар хотын хүүхдүүдийн хувьд туршлага арай илүү байдаг баг тийм ээ. Илүү олон тэмцээн уралдаанд оролцдог учраас
Одоо хоёр нь хот төдөө ихгүй бүгд ингээд сар болгон холбооноос тэмцээн зохиож байгаа учраас айлуулах тамирчид маань олон тэмцээнд орж туршлага бол их хөрөмтлүүлж байгаа. За бүслэгээс дээшээ өшгөлөөгүй мөн зуурсан газар гар хүрсэн тохиолдол торгуул авч эсрэг талын тамирч 1 оноо гэж байгаа. За хоёр тамирчин ер нь тоглолтыг ингээд энэ үеийг дуусгая гэсэн байдалтай тоглолт өргөжлүүлж байна. Тоглолт 1 минутын хугацаа үлдсэн байна. 10-14. Толгойд сайн өшгөлдөгсөн бас гидсний хамгаалтнаас сайн хамгаалахгүй болохоор энэ эсрэг талын тамирчин маш урдаа оноогоо нөхч авах боломжтой болсон 2 оноо болохоор толгойд өшгөлөл 3, гидсэнд өшгөлөл 2 болохоор доор 2 өшгөлөхөд одоо оноогоо ингээд бариад зэрэгцэх боломж бол байна. Хөөх болонгийн тамирчинд. За сая толгойд болдоотроос сайн өшгөлсөн хүч дутах шиг боллоо тийм оноо орсонгүй. Тийм. Хүч дутна. За ингээ 12-14 болоод нэлээд ойрт болоод ирж байна. Хөөх болонгийн тамирчин маань. За 25 секунд үлдсэн байгаа юм байна. Өөрсдийнхөө яг давуу талыг ашиглаад эсрэг тамирчныхаа сул тал дээр ажиллаж байна. Энэ бол бас тамирчтай хамгийн их сайн тал байгаа. Хоёул их зөрөгтэй сайн тоглож байна тийм ээ. Тэг нэг нь ингээ ухраад байгаад ирэх чинь тамирчид унаал, торгуул их аваад ирдэг шүү дээ. Хоёр тамирч хэр барагтаа унахгүй бас ингээл айл болох урагшаа аваад тоглож байна. За Болдоотор 16-14-оор тэргүүлж байгаа. За тоглолт 16-14 харьцаатай өндөрлөлөө. За ингэснээр Арслан клубын тамирчин Болдоотор энэ тэмцээний 5 дахь алтан медалийн болцлоо ангаж байна. За дараагийн тоглолт 26 кг-ийн жингийн тоглолтод мөн үргэлжлэж байгаа юм байна. Хөөх болонгаас нэгэн бүл клубын тамирчин Тэмүүжин, Улаанболонгаас Арслан клубын тамирчин Лавгсүрнээр тоглолтыг эхлүүллээ. За Арслан клуб бол бас энэ тэмцээнд хамгийн олон тамирчинтай, хамгийн хүчтэй тамирчидтай оролцсон багуудын нэг гэдгийг сайн хэлсэн. Нэгэн бүл клубын хувьд ярил хэдэн хүний бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд ямар амжилтанд оролцсон клубын баг тамирчтай. Нэгэн бүл клуб маань бас олон тамирчтай оролцсон. Түүний нэг тамирчнуудаас ингээ алтан медалийн төлөө тоглож байна. Нэгэн бүл клубын тамирчид бол хүчтэй өрсөлдөгчдийн тоонд 109-оор багтдаг байгаа. 26 кг-ийн жинд бол одоо ингээд 3 ангилсан юм байна. 3 одоо хэсэг байна. Ер нь ингээд хэсгийн хуваалтын талаар одоо яаж баасан бэ? Тамирчид одоо оноо чансаа байх уу? Энэ чансаагаар нь биш яг жингээр нь бас дотроо нөө арай 26 хүрэхгүй баг зинтэйг нэг ангилаад 26 тааг нэг ангилаад тэгээ бас бүсээр нь бас зармын ангилсан байгаа. Хэлбэл одоо ногоомстэй тамирчид гэх юм бол одоо хичээлээ 6 сар гарan болсон бас туршлага бас муутай тийм тамирчид байгаа. Хар бүстэй тамирчид бол 2 жил бараг хичээлсэн, жил гараа хичээлээд бүснийхээ одоо зэрэг цалыг авсан юм тамирчид байгаа. Ингээ бүсний ингээ давуу байдал туршлага бол харагдаж байна л да нэгэн бүлийн тамирчинд. Толгойд нудаа дараад товтлоод 21 оноог авсан байна. За оноо одоо ингээд зөрүүтэй болчвол цаг дуусгасан юм шүү тоглолт дуусчдаг тийм. 2 дугаар үед юм уу 1 дугаар үед дуусгаад 20 онооны зөрүүтэй бол шууд тоглолтыг зогсоодог байгаа. Тэр хүртэл нөө эсрэг талын тамирчин маань оноогоо нөхөж авч чадах юм бол бас хожигч боломж байгаа. За тэквондогийн спортлогчдод цаг дууссан үед л дууслаа гэхгүй бол оноог маш урдан нөхдөг. Дорхноо оноо барих боломжтой байдаг одоо. Ийм спортын төрөл. За тийм мэдээж шүүрт бол маш тийм шудраг цэвэр цахим шүүлттэй ийм спорт. Шүүгч нар өөрсдөө оноо дардаггүй. За тамирчдын зүүсэн техник хэрэгслүүд онооны одоо тоог одоо өсгөж байгаа гол одоо хэрэглүүр нь болдог. 27-12. За нэгэн бүлийн тамирчин мануудаас яг тоглолтыг өөрөө мэдэрж ин л та хизээ үед нь өшгөлөл толгойд нь онж ин гэцэнд нь оноо авчлах уу. Арга ногоомстой тамирчин болохоор жоохон туршлага дутлаа бас анхны тэмцээн гэхэд бас мөнгөн медаль хүртэх гэсэн бас том амжилт.
За ингээд 34-12 харьцаатай нэгэн бүлэг клубын тамирч ойцсноор энэ тэмцээний алтан медалийн мулцлыг хангаж байгаа бол лавгсран мөнгөн медаль хүртэж байна. За дараагийн тоглолт 26 кг хэмжээний 3 дугаар баг юу? 3 дугаар хэсгийн тамирчид аваргын алтан медалийн төлөө гарсан 2 тамирчны тулаан байна. За хөх улангаас Арслан клубын тамирчин Хаан Эрдэнэ, Улаанбаатараас Арслан клубын тамирчин Баярхуу нар тоглолтыг эхлүүллээ. За ингээд Арслан клубээс бол 26 кг хэмжээнд бол 4 тамирчин ингээд аваргын алтан медалийн төлөө гарч өрсөлдсөн юм байна. За тэрдээ 3 дугаар хэсэгт 2 тамирчин хооронд алтан медалийн төлөө тоглож байна. Нэг клубын 2 тамирчин тоглохоор чинь одоо бэлтгэл сургууль хамт хийдэг нэгнийхэн тоглолтын мэддэг чинь энэ тал дээр бас ирэл тэ. Тийм бэлтгэл дээр бол байнга хоорондоо гэрүүгээ буюу тулаан хийж байгаа. Тийм учраас бас нэг нэгнийхээ өшгөлтийг сайн мэдж байгаа. Тийм учраас одоо хин илүү их бэлтгэлээ хийж, хин өөртөө их ихтэлтэй байсан л хажина. Дасгалжуулагч нарын хувьд ч гэсэн тэгээ ер нь өөрсөнд нь нөлөөлтэй штэ тоглолтыг тий. Тий. Ер нь бол тэгээ өөртөө хин их хөдөлмөрсөн л хажина гэж одоо дасгалжуулагч нар бол өөртөөх нь чансааг л харна да. Хоёр тамирчны маань хувьд дээр л ер нь хэдэн жил хичээлж байгаа хүмүүс байна. Өмнө нь ямар амжилт гаргаж ирсэн хүмүүс байгаа. За Арслан клубын тамирчин Улаанбаатараас тоглож Баярхуу маань Арслан клубтэй 2 дахь жилдээ хичээлж байгаа. Ийм тамирчин байна. Улсын аваргаас алтан мөнгө хүрэл медаль авч ирсэн. Мөн Хаан Эрдэнэ маань болохоор одоо хичээлээд 9 сар болсон байна. Одоо ногоомстэй ийм тамирчин байна. Хурдан хугацаанд сайжирсан тийм үү? Бас ногоомстэйс айхгүй ингээ хар бүстэй тамирчинтай юм оноо тэнцүү тоглож байгаа нь бол өөрийнх нь бас хэрэг хичээл зүтгэл гаргаж харагдаж байна. За хоёр тулаанчин маань одоо тоглолт их нээлттэй оноо авалт ихтэй ийм тоглолт болж байна. Эхний үе 16-11 харьцаатай дууслаа. За дараагийн үе 2 дугаар үе хэлсэн. За хөлөнгийн тамирчин энэ үед оноогоо нөхөр хэрэгтэй гарч ирээ 2 оноог шууд авч байна. За тургуул 17-13 болсон. Түлхэж болдог байгаа. Түлхснийхаа дараа заавал довтлогоо хийх ёстой. Тэгэхгүй зүгээр унгаах юм уу, дивжинээс гаргах зорилгоор түлхэх юм бол торгуул авдаг байгаа. Бас түлхэн дээр цохиж болдог тий. Цохиул бас 1 оноо, цохилтон сайн орвол 1 оноо ирдэг. За ингээ бүр 15 17 болоод оноогоо маш сайн нөхч байна. Цэнхэр булангийн тамирчин. За ер нь одоо 2 тамирчны маань тоглолт энэ үеийн төгсгөлд шийдэгдэх янзтай харагдаж байна. Их тэнцүүхэн байна. Хоёулаа их сайн оноо авч байгаа гэсэн хоёулаа бас хамгаалт маш муутай байгаа болохоор ингээд оноонууд маш хурдан нэмэгдээд байна. Дивжээний үед бас ингээ олон өнцгтэй болцсон учраас тамирчид ингээ гарах те зай бага болцсон. Тэгээд ингээ дивжээнээр шахад тоглоход бас их давуу талтай. Тэгэхээр одоо хамгаалт нь чухал болж байгаа шүү дээ. Аль болох нэг тоглолт гарах үүднээс энэ дивжээгээ багасгаад бас юм талтай 8 талтай юм өнцгтэй болгосон байгаа. За ер нь л Баярхуу өөрөө санаачлахыг гартаа аваад шахад тоглож байна. Хаан Эрдэнэ энэ байдлаараа ингээд ухраад ах юм бол бас олон торгуул авах шинжтэй байна. Тий. Цагч байгуулсан байна одоо. Тамирчид маань аль болох ухрахгүй өөртөө санаачлахыг гартаа авч тоглох хэрэгтэй. Дээж бэлтгэл дээр хамт тоглодог, яаж шилдгийг мэдж байгаа учраас өөртөө шинэ тийм тактик бол боловсруулж гарч ирсэн байгаа. За ингээ 2 дугаар үед усаад онооны харьцаа 20-15 харьцаагаар өндөрлөж байна. За шийдвэрлэх үеийн тоглолт ихсэн. За унсаа унахаар одоо торгуул өгнө. Тий. Сануулга гэж байхгүй одоо бүгднийг ингээд торгоод нөгөө хүнд 1 оноо гэдэг ус болохоор торгуул гэдэг бол маш хортой болсон. Хөө чинь сануулаад 2 болохоор торгуулдаг гэсэн тий. Толгойд 24-18. За 26 гидсэнд орсон байна. Гидсэнд 2 оноо болохоор тэгээд маш хурдан явчих юм аа 29. Ингээд толгоогоо хамгаалахгүй учраас ийм хурдан онооны зөрүү бол бас 5 секундын дотор л
7-8 онооны зүрхтэй болох боломжтой. Тийм учраас тамирчид маш анхааралтай байж тоглох хэрэгтэй. За хөхлөнгийн тамирчин бол хитэн тэмцээнд бол их амжилттай сайн тоглож байгаа юм байна. Тэквондо спортоор хичээлээд 9 сар орчим хугацаа өнгөрч байгаа ч гэсэн даваргын талаа гарлаа. Аврагын талаа гарахтаа тэгээд клубийн тамирчинд гараад тэрч бас их давуу талтай нээлттэй тоглох боломж үүсэж байна. За оноо бүр 28 29 болоод бүр ойртоод ирсэн. За 31 их хүч савхсан тоглолт болж шүү. За толгойд ороод 3 оноо авлаа. арай л олон тэмцээний туршлагаараа Тийм байна. оноо авч байна. За 20 секундын хугацаа үлдээд байна. 20 секундын хугацаанд бол 6 оноо л авах бол хангалттай. Хоёр толгойд ороод тий. Тамирчид маань бас энэ нэвтрүүлгийг өгөөд өөрсдөө энэ тоглолтыг хараад сул талаас сайн олж харж байгаа хаа. Гол нь тэр шүү дээ тийм ээ. Одоо алдаагаа давтахгүй юмаа зас залруулах та байгаа. Тамирчид маань одоо маш залуу байгаа учраас ирээдүйд улаан амжилт гарганаа. За ингээд 39 28 харьцаатай. Улаанбулангийн тамирч ажиллаа. Арслан клубын тамирчид инжинд алт мөнгөн медалуудыг нь хүртлээ. За 29 кг-ийн 1-р хэсгийн тоглолтод Хөх булангаас Дорногов аймгийн тамирчин Сайхан Бэлэг, Улаанбулангаас Арслан клубын тамирчин Инх мөрнөр тоглолтоо эхлүүллээ. За ингээ мөн ногоон бүстэй, хар бүстэй тамирчид байна. За 5-4 харьцаатай тоглолт үргэлжилж байна. За Дорноговын тамирчид бол бас их олуулаа ирсэн. Амжилтаасаа оролцсон байгаа. Дорногов аймгийн тамирчид энэ удаагийн тэмцээнд бас 35 хүний бүрэлдэхүүнтэй маш олон тамирчидтай ирсэн. За ингээ 16-гийн харьцаатай тоглолт үргэлжилж байна. Хөдөө орон нутагт одоо таквондо спорт хөгжихэд бол мэдээж багш нарын оролцоо, дасгалжуулагч нарын оролцоо хамгийн чухал байдаг. Дорногов аймгийн хувьд ярил юм. За Дорногов аймгийн багш дасгалжуулагчаар Батбаатар гэх юм багш ажилладаг байгаа. Батбаатар багш маань одоо Дорногов аймагт ажиллаад одоо 5 жил болж байна. Энэ тэмцээнд гаргасан амжилтаараа бас шилдэг дасгалжуулагчийн шагналыг авсан. Манай холбооны хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг байгаа. Дорногов аймагт ер нь клуб тамирчид хичээллэх одоо сургуулах заал танхим энэ тал дээр бол ер нь бус төд орон нутгийн аймагуудтай харьцуулахад бас илүү хөгжсөн баг тийм. Дорногов аймгийн тамирчдын заал бол бас жоохон хүндрэлтэй. Багш нь түрээсийн одоо зааланд түрээслэж одоо шавнартаа бэлтгэлээ ордог байгаа. Маш их сэтгэл гаргаж бүх зүйлээрээ л хүүхдүүдийнхээ төлөө явж байгаа багшаа. За тоглолт Улаанбулангийн тамирчны одоо ил давмгаалдаар үргэлжилж байна. За 2 дугаар үе хэлсэн. За Арслан клубын тамирчин Инх мөрөн манаас энэхүү тэмцээнд 5 дахь алтан медалийн төлөө тоглож байна. Пүмзэ буюу тоо тасгалын төрөл, мөн чөлөөт үзүүлбэр, таквондо аэробик гэх төрлүүдээр 5 дахь алтан медалийнхаа болцыг хангаж байна. За өрсөлдөгчийн 2 дугаар төвгөх ажлаа 32 10 бас учраас 20 оны зураг гарсан. За 29 кг-ийн 2 дугаар хэсэгт Арслан клубын тамирчин Мянган-Баяр Хөх булангаас, Кёнхи клубын тамирчин Инх Төл Улаанбулангаас гарч тоглож байна. За тамирчдын одоо бүс бол бас их чухал байдаг тийм. Бүсний одоо ангиллал, цол зэрэг авах одоо тэр шаардлага энэ талаар мэдээлэл өгвөл. За бүсийг бол 3 сар хичээлжид одоо шар бүсийг авдаг байгаа. Шар бүсний шалгалтанд ороод тэмцэн тамирчид шар бүсийг авна. 3 сараар ер нь одоо бүсээ ахиулаад одоо шалгалтанд ороо явдаг байгаа. Бүсээ ахих тусам тамирчид маань илүү их зүйлийг сураад
илүү их одоо бэлтгэлээ сайн хийгээд бүсээ авдаг байгаа. Шарын дараагийнх нь одоо Шарын дараа ногоон бүс, ногоон бүсний дараа хөх бүс тэгээд явнаа. Бас тамирчид ингээд тоглож байхад бас бүсний ялгаа бол ингээд бас харагдаж байгаа. тийм. Хар бүстэй тамирчид илүү туршлагатай, илүү одоо өсгөлтийнхөө техникийг илүү эзэмссэн тийм харагдаж байна. Тэмцээн бол одоо 3 дивизион дээр зэрэг явсан. Бид үзэгч та бүхэнд 9-өөс 11 насны ашигшээ тоглолтуудыг үзүүлж байгаа. За маргааш буюу нэм гарагт үзэгч та бүхэнд энэ тэмцээний 12-оос 14 насны бас аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтуудыг хүлээн авч үзэх боломжтой. За гидсэн данаа авт тавталснаар 7-8 харьцаатай болгож Кёнхи клубын нэмч санаачлалыг гартаа авч байна. За удаа дараалал тавталгооны хийсэн боловч бас л оновчгүй болоод байна. За ингээ унсан учраас торгуул өгөөд 9-7-гийн харьцаатайгаар тоглолт үргэлжилж байна. За Кёнхи клубын хувьд бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх дүүргийн клуб тийм ээ. Одоо бас байгуулагдаад 5 жил болж байгаа клуб байна. Солонгос багштай. Спорт нь өөрөө угаасаа Солонгос улсаас гаралтай тий. Үсэлтэй ийм спорт болохоор Солонгосын багш цолжуулагч ирж ажиллана гэдэг үл энэ хүмүүсд бол бас их давуу тал олзуурах хууштай ийм одоо зүйл болж байна. За эргэж гисэн их гоё давталгаа байна. За ингээд 2 дугаар үед 9-7-гийн харьцаатайгаар тоглолт эхэлж байна. За одоо ингээд багш нарын зөвлөснийг харна да. За ингээд хориотой үйлдэл буюу өвдгөө өргөс учраас Кёнхи клубын нэмэрсэн торгуулийг өгж байна. За 100 өшгөлсөн учраас 3 хоног нь наслаа. Тамирчид маань 100 өшгөлж болдог байгаа. За тэквондогийн спорт шүүлт нь бол ингэж л явдаг. Эргэж үзэх боломжтой шийдвэрээ эргэж харна. Шүүлт бол одоо байжуулах хамгийн дээд хэмжээгээр цэвэр явагддаг. За 9-с болд тэнцлээ. 2 дугаар эхлээд 30 секунд өнгөрөөд байна. За нуруу ойролцоо, жин ойролцоо, нас ойролцоо. За харин бүсний хөдөл тамирчид жоох ялгаа байна. Тоглолт их тэнцүүх явж байна. Зарим хүмүүсээс хараад ингээд гайхаад ирнэ л да. Яагаад зарим дээр нь оноо гарахгүй байна? Яагаад зарим дээр нь ингээ оноо гараад байна гэдэг. Энэ болохоор яг ус бүтэн ингээд электрон цахим системээр явагдаж байгаа учраас ямар шүүгчд бол оноо ерөөсөө өгдөггүй байгаа. Нэмэлт эргэлттэй өшгөлтийн нэмэлт 1 оноог өгж байгаа. Мөн торгуулийг одоо дивжээний шүүгч одоо хориотой үйлдэл юм уу? Одоо хийж болохгүй юм хийсэн тохиолдолд торгуул өгж байгаа. Тийм учраас одоо ингээд бүхэнд ингээд ил тод харагдахаар юм шүүлттэй байгаа. Өшгөлсөн давталсан ер нь оноо орохгүй бол тэр гүйцэтгэлтэй л хамаатай гэсэн үг шүү дээ тийм хүч нь хүрээгүй. Эсвэл яг тэр мэдрэгчтэй хэсгэрээ зөв өшгөлөөгөө тохиолдол оноор тийм. Мөн зуурж өшгөлсөн бол оноог нь хасж байгаа. За ингээ 10-13 харьцаатай 2 дугаар үеийн төгсгөл ирж байна. Ламболонгийн тамирчин үед 3 оноогоор өшөөжлээ. За гэхдээ ер нь тоглолт бол тэнцүүтэй л адилхан да. Энэ 3 оноо бол ердөө нэг л товтлогоо. За тоглолтын шийдвэрлэх 3 дугаар ихэлсэн 3 оны зэрэгт Улаанбаатарын тамирчин шилжиж байна. Хөхлөнгаас гарч тоглож байгаа Мянган-Баяр манад бас яв тоглох хэрэгтэй. 5 оноо дутуу байгаа учраас. За дивжээний захад шахагдсан инкер тамирчдаас хүнд байдалд ордог. Хойшоо гарвал торгуул авчина. Одоо ингээд цаг минут үлдсэд ингээд оноо дутуу байж зүгээр зогсож болохгүй явах хэрэгтэй. Өөрөө төрүүлээ хөдлөх хэрэгтэй. Зогсоод.
Таквондогийн спортоор хичээлдэг хүүхд тохчдын тоо бол их нэмэгцээ. Ер нь бол сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа. Ялангуяа одоо Рио 2016 зуны олимпийн наадамд манай улсын тамирчин Тэмүүж амжилтаасаа оролцсоноос хойш ер нь тамирчдын тоо эрс нэмэгдэж байгаа. Өсвөр үеийн багчуудын тэмцээн бол одоо маш олон тооны тамирч ордог. Энэ тэмцээнд дэлхийд одоо 560 тамирчин ирсэн. Өдөө орон нутгаас ирсэн. За түрүүн бас үзэгч та бүхэндээ саахан усаас тамирчид ирсэн гэдгийг бол дуулгасан. За өнөө ойрцоо 2 хоног зөрүүтэй та болж тоглолт үргэлжилж байна. Та одоо ингээд 2 онооны зөрүүтэй. За дивжиний захад одоо дуулгаар нь гоё шилсэн байна. 17 оноо холдсон 4 оны зөрүүтэй ихтэй боломж байна. Явах л хэрэгтэй дээ хүүхлэнгийн тамирчин. Цаг дуусчихт ингээд зууралдаад тамирчид өөрсдөө бас боломжийг алдаад байна. За энэ хөл тоглоод. За ингээд тоглолтыг өндөрлүүлж байгаа юм байна. Улаанбулангаас гарч тоглосон тамирчин энэ тэмцээний аваргын алтан медалийг хүртэж байна. За Дорногов аймгийн тамирчин байна. 31 кг-ийн жингийн тоглолтууд. Хөхөлөнгөөс Кёнхи клубын тамирчин Ингүү, Улаанбулангаас Дорногов аймгийн тамирчин Тэмүүлэн нар тоглолтоо эхлүүллээ. За Дорногов аймгаас бол 9-11 наснд аваргын төлөө өрсөлдөж байгаа 2 дахь тамирчин энэ байна. За Инжинд эхлэл клубын тамирчин Хотол наран, Алдар спорт орооны тамирчин Ананд нар хүрэл медалуудыг авсан байна. За энэ 2 тамирчны хувьд бол хагас шишээ тоглолтод эдгээр тамирчдыг хоцсноор аваргын алтан медалийн төлөө шалгаран гарчээ. За хоёулаа улаан бүстэй зэрэг адилхан тамирчид байна. Хөхөлөнгийн тамирчин баг зэрэг нур өндөр юм. Тий. Өөрийнхөө давуу талыг ашиглаж тоглож чадвал хожих боломж бол хин энд нь байгаа. Нур бол бас их чухал байдаг юм аа тий. Тий. Одоо тэгтээ бас яг ингээд гидсэнд одоо 2 оноо гардаг уснаар бас тамирчдын нурууны ялгаа бас нэх ингээд байха болоод байна. Тий. Яг нэг үндсэн юмаа сайн хийвэл тийм ээ. Одоо нам тамирчмал гидсэн цай авдаг, өндөр тамирчмал толгой цай авдаг. Өөрсдийнхөө яг давуу талыг ашиглаж тоглож чадвал аль нь бол хожих боломжтой. За эхний үе тамирчид бол оноо авч амжаагүй байна. 14 секунд хугацаа үлджээ. Дорногов аймгийн тамирчид маань бас илүү давуу талтай л да. Бусад клубын тамирчдад бол илүү дайчин, тийм зөрөгтэй тамирчид байдаг. Багштай холбоотой үед одоо. Тэр бол багштай холбоотой, багшийн хүмүүжүүлсэн. Хүмүүжлэнэ. За 31 кг жингийн хувьд бол мөн 2 хэсэгт хуваагдсан. Эцэг одоо 1 2 гэсэн 2 хэсэгт алтан мөнгө хүрэл медаль эзэдийг тодруулсан. За эхний оноонууд авж байна. Хөхөлөнгийн тамирчин 4 оноо тулсан 6. За 8 болсон. За сая унжих толгойд бас гоё шиглэлээ. Тамирчид бас яг ингээд оноо алдаад улаараад ирэхээр илүү их оноо алддаг байгаа. Тэр үедээ одоо оноо давмгай байгаа тамирчид нь сул талыг ашиглаад оноо их авнаа. Өндөр тамирчин болохоор бас төдийлөн одоо өөртөө ойртуулахгүй байна ингүүний хувьд. За ер нь толгой дэвэл гэсэн төлөвлөгөөтэй л байгаа юм байна да Улаанбулангийн тамирчин. За одоо аль болох том бүхэл оноо авч оноогоо ойртуулах зорилготой байна. Ингээд зуурж болохгүй гэж сануулад байна. За сая хүмүүс гоё дабл чегийн шилтөөр толгойд нь онж 3 оноо өрт авлаа. Хөхөлөнгийн тамирчин. Тамирчид ингээд тэрвэлдээ зогсож байгаа түлхээ төшөглөл бас илүү их оноо авах боломжтой. За 12-7-гийн хацаад байгаа хөхөлөнгийн тамирчин тоглолтыг хөшөөжилж байна. За 10 секунд үлдээд
тоглолт дуусах, үеийн тоглолт дуусах өндөрлж байна. За хоёр тамирчны тоглолт бол ерөөхдөө 3 дугаар үед л шийдэгдэхэндээ 12-9 харьцаатай дуусж байна. За Улаанбаалангийн тамирчин маань бол одоо яваад сайн тоглолт үргэлжлүүлэл хожих боломжтой байна уу? Сайн тоглож байна. Нуруу намч гисэн. Арслан цам 2017 тэмцээн маань одоо энэ жилийн календарсан төлөвлөгөөний 4 дахь томоохон тэмцээн болж байна. Одоо сар болго ингээд тэмцээн зохион байгуулагдсанараа манай өсвөр болон бага насны тамирчдын ур чадвар бол маш өндөр. Одоо хурдан сайжирч байгаа. Тэрний одоо жишээл сая Азийн хотуудын алтан цам гэх тэмцээн тамирчид маань яваад бас багаараа 2 дугаар байранд ороод олон медалийг авчирсан байгаа. Мөн Казахстан Open гэд тэмцээнд бас оролцоод мөн олон медалийг авсан байгаа. Тэр тэмцээнд ч бас Дорногов аймгийн тамирчид сайн амжилтанд орсон шүү дээ, тийм. Энэ тэмцээний араас ямар тэмцээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна? Одоо 6 сард бага насны улсын аварга мөн Future Stars буюу ирээдүйн одод гэд тэмцээнүүд дараалаад хүлээж байна. Одоо энэ бол мэдээж бага насны улсын аварга нь бол маш том сорил тэмцээн болж байгаа. За оноо 23-14 болоод Бүх Булангийн тамирчаа 9 онооны зөрүүтэй одоо илүү байна. Тамирчид ингэж тоглолтыг дундуур нь өөртөө зогсоож болдог байгаа. Мөн шүүгч хараагүй зогсоогоогүй тохиолдолд эсрэг талын тамирч бол хүн зохилтонд оруулаад ингээ унгаах боломжтой учраас өөртөөхөөс анхааралтай байх хэрэгтэй. Зөв үедээ л тий. За ингээд 3 дугаар үеийн цаг дуусч 26-14 харьцаатаагаар Кёнхи клубын тамирчин Ингүүн ялтыг авч байна. За Ингүүний үед бол 3 үеийн турш оноогоор илүүрхсээр өрсөлдөгч оожиж алтан медаль хүртлээ. 31 кг жингийн 2 дахь хэсгийн тоглолт. За Хулангаас Арслан клубын тамирчин Их Тэмүүлэн Улаанбаалангаас Дундгой аймгийн тамирчин Гэрэл Тодноор тоглолтоо эхлүүллээ. За Арслан клубын хувьд бол энэ тэмцээнээс 9-11 наснд бол 3 алтан медаль, 1 мөнгөн медальтайгаар бол аваад байна. За хүрэл медалууд бол мэдээж хүн байгаа. За Их Тэмүүлэнгийн хувьд бол багтаа клубтаа одоо 4 дахь алтан медалийг юм авчирхаар тоглож байна. За Дундгой аймгийн тамирчин одоо зуурсан гэж сануулга өгч байна. За Их Тэмүүлэн маань бол бас улс хотын чанартай олон тэмцээнүүд амжилтанд оролцсон тамирчин тийм ээ. Түүний амжилтуудын талаар ярил. За Их Тэмүүлэн маань бас 2 дахь жилдээ тахионогийн спортоор хичээлж байгаа. Хар бүс нэг дантай ийм тамирчин байна. Улсын аварга өөр олон цомуудын тэмцээнээс олон медалийг авчирсан тамирчин. За хоёр нуруулаг тамирчин жингийн тоглолтуудаа бол эхний тоглолтуудаа бол өрсөлдөгч нар ерөөхдөө 1-р үед онооны зургаар хожоод гараад ирсэн. Бүх Булангийн тамирчин Их Тэмүүлэнгийн хувьд бол за энэ жинд хүрэл медалуудыг Эхлэл клубын тамирчин Төгс Эрдэнэ, Харцаг клубын Ган Эрдэнээр аваад байна. За Их Тэмүүлэн тоглолтын эхнээс л одоо өрсөлдөгчтэй боломж олохгүй байна. 23-7 болгочлоо. Одоо 4 он авахд дуусчих юм боломж өсчлээ те. За оноог буцааж бай. Зуурсан гэд оноог буцааж байна. За эхний үед 20 оноо авна гэдэг бол бас сайн ажилласны илэрхийлэл байна да. За хамгаалт их сайн байна те. Хөлийн нэрэн дэш нь гарахгүй байна. Гараараа хөлөөрөө зэрэг хамгаалж байна. Өөрөө ер нь зэрэг яваад тоглоод байгаа болохоор эсрэг тамилсандаас боломж олохгүй байна. За доргосон 22 оноотой боллоо. За ингээд 1-р үеийн тоглолт бол Их Тэмүүлэнгийн давмгаалаар өнөрлөж байна.
За энд 3 оноо авсан байна. Дахиад толгойд дараалсан одоо толгойд орж 3 оноо бүтэн оноо авсан тавталгаануудыг бид өхөнд удаашруулан харууллаа. За одоо тоглолтоо 2 дугаар эхлэн энэ үед одоо инх төмөл амлуулсдагчоо ерхэд онооны зүрх 20 болгоод тоглолтыг дуусгах боломж магадлал их байна. 22-11 харьцаатай. За оноог буцааж ийн зурсан. За Дундгой аймгийн тасгалжуулагч маань бол эмэгтэй тасгалжуулагч байгаа. Мөн тамирчдын тэмцээнд маш амжилттай оролцож байгаа. Дундгой аймгийн Аз2, Дорногов аймгийн Баянбат гээд хөдөө орон нутгийн төлөөлөл болсон тамирчид Анжингийн аварга алтан медалийн төлөө тоглож байна. За маш хүчтэй шилэл одоо сая. Ихтэй оноорог байна. Улын яг бас мэдрэгчгүй одоо хэсгээр өшөөлөх юм бол оноо орохгүй байгаа. Дорногов аймгийн тамирчин Баянбатын хувьд бол 2016 оны бага насны чин сагны эрэгтэй тамирчдыг тэргүүлсэн тамирчин байгаа. За ингээд 5-0 харьцаатайгаар 1-р үеийн тоглолт үргэлжилж байна. За хөдөө орон нутгаас бол нийтдээ 12 аймгийн баг тамирчид ирсэн. Дундгов, Дорногов 2 аймгийн хувьд бол бас эдгээр аймагуд дундаас бол амжилттай сайн орсон багуудын нэг. А6-ны харьцаатай Хөлөнгийн тамирчин онооны давмгай тоглолтыг үргэлжлүүлж байна. За Баянбатын хувьд бол илүү дуршлагтай тамирчин одоо оноогоо нөхөж хожих байлгүй дээ. Одоо ингээд Улаанбаалангийн тамирчин өөрөө ингээд оноо авах гээд илүү их шатаж тоглох юм бол одоо Хөх Булангийн тамирчинд илүү их боломжийг олгоно. Тий. Тэрэн дээр нь ажиллаж чинь гэсэн үг шүү дээ нэгсэн тийм ээ. За эхний үед 9-2 харьцаатай Хөх Булангийн тамирчин тэргүүллээ. За Хөх Булангаас бол Дундгой аймгийн тамирчин тоглож байгаа. За Улаанбаалангийн тамирчинд маань бол тасгалжуулагч нь бас тактикийг боловсруулж өгөө гаргасан байгаа. За Анжингийн одоо хүрэл медалуудыг эхлэл клубын тамирчин Чойжилжов, Ривер клубын Цэгц бэлэг хүртсэн байна. За Улаанбаатар хотын хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа тэквондогийн клубүүд бол сүүлийн жилүүдэд их нэмэгдэж байна. За ойролцоогоор одоо хэдэн клуб яг өнөөдрийн хэмжээнд байна. Манай холбооны одоо дэрэгдэх яг үйл ажиллагаа одоо тогтмол явуулдаг 50-аад клубүүд байгаа. За өдөө оронтойгоо нийлээд бол 70-80 болох нь байна тийм ээ. За 13-3 Улаанбаалангийн тамирч явахгүй байна. Тэгэд гүйцэтгэл их муу байна. Шөлсөө шилүүлэлт нь оноо олохгүй байна. Төдийлөн бас яг оноо авъя гэж бүр яг шаарлахаад байна л да өөрөө. Шатаад байна тий. Тий. Тайван бас
оноо 3 үе байгаа шүү дээ. Тийм. Тийм учраас 50 тоглолтоо үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Гүйцэтгэх сайтаа оноо аваад явуул нэг тэгж оноо бол холдоогүй байгаа. 10 оны зөрүүл 3 4 тоглолтоо явуул барина. За ингээ 13 5 болж 2 оноо За дахиад гидсэнд ажилласан оноо орсонгүй. Нэг нөө мэдрэгчтэй хэсгээр л өшгөлөх техник хэл асуудал гараад байна л да. Улаанбулангийн тамирчны хувьд бол. мөн хүч дутж байгаа. Мэдрээд бас хүчин дотвол бас оноо гарахгүй. Бэлтгэл сайтай тамирчид бол 3 үеийн туршил сайн ажиллаж тоглоно. За тоглолтын шийдвэрлэх мөч ирлээ. 3 дугаар үед бол Хөхлөнгийн тамирч яг эхний 2 үе тоглосон тоглолт үзүүлчихэд л хожих магадaltaй. За Улаанбулангийн тамирч гидсэнд 2 оноо өөртөө ахиулж Хөхлөнгийн тамирчид торгуул авснаар 13 9 болоод 4 онооны зөрүүтэй боллоо. За Улаанбулангийн тамирч бол одоо 4 оноо нөхөд оноо зэрэгтэй бас улмаар төрүүлэх юм боломжтой байна. Одоо ингээд дэлгэсний болон дээр ногоо жижиг одоо оноонууд гарч иж байгаа. Энийний одоо хүчин хүрэх юм бол оноо болоод ордог байгаа. За 16.1 хайл алинд нь боломж байна. За мэдээж одоо тоглолт бүр алтан медалийн төлөө шигшээ тоглолтууд байгаа учраас бид бүхэн үзүүлж байгаа энэ тоглолт төрөл их чухал тоглолтууд байгаа. Тийм учраас тамирчид маань бол цаг дуусна нь бол явна. За ердөө 2 оноо боллоо. За одоо Улаанбулангийн тамирчин тайвширчих шиг байна. Оноо нь ойролцоо ирээд. Арай өөр тоглолт гаргаж байна тийм ээ. Түрүүн бол хитрхи яарад улаарад исэн. Ингээ Хөхлөнгийн тамирч одоо 9 сануулгатай боллоо. Дахиад нэг торгуул авах юм бол тэмцээнийг дуусгана. Оноо хэдий илүү исэн ч гэсэн 10 торгуул авах юм бол шууд дуустдаг байгаа. За энэ спорттой холбоотой л да тийм ээ. Одоо хүндлэл цэвэр шүрт ийм спорт учраас торгуул олон бол 10 болчвол тэгээ шууд тоглолтоос хожигддог. Хөлөнгийн тамирч ихний өрөөд бол үнэхээр илүү тоглосон. Доор 3 оноо илүү байна. За дахиад нэг торгочлоо тийм. За тоглол. Ингээ 10 торгуул болоод Улаанбулангийн тамирч Буянбат ялтыг явлаа. За. Дорногов аймгийн тамирчин Буянбат ингээ өрсөлдөгч очсноор инженгийн алтан медалийг хөтөж байна. За хөлөнгийн тамирчны хувьд бол оноогийн нөлөөтэйсэн ч гэсэн торгуул нь 10 болсноор инхүү тэмцээнд мөнгөн медальтайгаар өндөрлүүлж байгаа юм байна. За үзэгч та бүхэндээ Монголын мэдээ телевиз Олимпийн тэквондогийн Арслан цам 2017 тэмцээний 37 кг жингийн шигшээ тоглолтуудыг үзүүлэхэд бэлэн боллоо. Инжингийн аврагын төлөө гарсан 2 тамирчин дивжэнэ бэлэн боллоо. За Хөхбулангаас Харцаг клубын тамирчин Хатанбаатар, Улаанбулангаас Ривер клубын тамирчин Ундрам нар гарч тоглолтоо эхлүүллээ. Дивжэн дээр олон улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер лавгд орж шүүн явуулж байна. Өсвөрийн тэмцээн учраас за шүүгч нар маань бол их олон шүүгч нар ажилласан олон улсын шүүгч одоо ер нь Монголын тэквондогийн холбооны харьяалт хэдэн шүүгч байна вэ? Олон улсын шүүгч 6 шүүгч байгаа. Тийм энэ тэмцээн дээр 4 шүүгч нь ажилласан байгаа. За 11 3 харьцаатай тоглолтын ихнээс Хөхлөнгийн тамирчин онооны давмгааллыг авч байна. За Ривер клубын тамирчин бол одоогоор 3 оноо аваад байна. За Ривер клуб маань бас үйл ажиллагаагаа явуулаад удаагүй юм шинэхэн клуб байгаа. Тамирчид маань магадгүй анхны тэмцээнүүдэд орж хүчээ үзэж байгаа. За ерөн тэмцээн гэдэг үл их чухал үүдэг тийм ээ тамирчдад туршлага суух, за бусдаас суралцах, өөрийнхөө алдаа дутагдлыг олж харах боломжийг тэмцээн олгодог учраас ялангуяа одоо шинээр хичээлж байгаа тамирчид бол аль болох олон тэмцээн оролдонд орох нь бол ашигтай.
Дуршлаг сайн нэмнэ. За эргээд явсан Хөвлөнгийн тамирчин өөртөө их итгэлтэй байна уу? Хөвлөнгийн тамирчин манаас хар бустай олон тэмцээн уралдаанд оролцсон туршлагатай тамирчин байна. За 17 4 ярцаатай 1-4 үеийн тоглолт явагдаж байна. За одоо Хөвлөнгийн тамирчин үлдсэн хугацаанд ажиллаад 24 болол тоглолт бол ер нь дуусчихна. 20 оны зөрүүтэй бол онооны 5 магаар хождог. Манай Ливер клубын тамирчин бас лен туршлагагүй байна. За энэ тэмцээн бол 5 дугаар сарын 6 7-ны өдрүүдэд Сонгон хайрхан дүүргийн спорт ордонд үргэлжилсэн тийм ээ. За тоглолтын 20 дугаар үед дуслаа. Эргэлттэй хичүү өшгөлтийг үздэг байна. За 560 хүүхэд одоо тэмцээнд нийтэд тоглосон гэж та бүхэнд хэлсэн тэмцээн 2 өдөр үргэлжлээд за ашигтай тоглолтууд 2 дахь өдөр болсон. $25 боллоо. За ингээд оноог авснаар шүүгч тоглолтыг Хөвлөнгийн тамирчинд ялтыг өгж байна. Зарсан зам 2017 тэмцээний 9-11 насны хүүгүүдийн сүүлийн жингийн тулаан аврагын төлөөх тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. Кик клубын тамирчин Цэрэнжөө зүүн хараа хотын тамирчин Инх нар дивжэнд тулааны хийж байна. За зүүн хараа хотын тамирчдаас түрүү хэлжсэн нөө Хонконгийн олон улсын тэмцээнд бас амжилттай оролцоод ирсэн. Олон хотын аврагшил оруулах тэмцээнд Хонконг улсад жил бүр болдог. За дивжэн дээр олон улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер Эрдэнэтбаатар шүүн явуулж байна. За Эрдэнэтбаатарын хувьд бол бас үндэсний шгшөөгийн ерөнхий засгалжуулагчаар ажилладаг. Үндэсний шгшөөгийн хувьд ойрын хугацаанд нэр ямар тэмцээн уралдаанууд байна? Одоо 6 сард үндэсний шгшөөгийн тамирчид маань дэлхийн аврагшил сургалт тэмцээндээ явах гэж бэлтгэл сургалтаа хангаж байна. Мөн пара шгшөөгийн тамирчид маань 6 сарын сүүлээр болохоос Азийн аврагшил сургалт тэмцээндээ явахаар бэлтгэл сургалтаа хангаад байна. За энэ жинд бол алтан медаль хүртсэн Болдбаатар Инх мөрөн нар дарсан цом тэмцээний шилдэг тамирчдаар, шилдэг эрэгтэй тамирчдаар тодорсон байгаа. За 9-11 насны шгшөө тоглолтууд бол үгээр дууссан. За энэ жинд бол 41 кг-ын жинд Дархан аймгийн Дүлгөөн, Хүрхангай аймгийн Үлзий шиг нар хүрэл медалуудыг хүртээд байна. За арай хонь хоёр тамирчны маань яалж алагдсан одоо алтан мөнгөн медалуудыг эзэн болно. Зүүн хараа хотын засгалжуулагчийн хувьд бол бас их олон жил ажиллаж байгаа засгалжуулагч байгаа шүү дээ, тийм. Энэ засгалжуулагчийн талаар хоёул ярилцъя. Зүүн хараа хотын засгалжуулагчаар маань алтан туягч маань ажилладаг байгаа. Мөн зүүн хараа одоо өөрөө хичээлдэг, өөрөө тамирчин байсан. Одоо тэгээд засгалжуулагчаар ажиллаад байгаа. За Кик клубын засгалжуулагч Ган Эрдэнэ харагдаж байна. Кик клуб маань бас одоо байгуулагдаад удаагүй жил үрээгүй байна. Энэ жил маань бас Кик клуб, Ривер клуб гэдэг олон клубүүд шинээр нэгдсэн байгаа. За Монголын төхөндгийн холбоо одоо шинэ клубүүдээр бүл нэмсээр байгаа. Клубүүдийн тоол нэмэгдсээр байгаа. За тэгээд тэрийгээд байгаа тамирчдын тоож мэдээж өснө. Газар зүүн одоо байдлын хувьд л одоо олон газар клуб нэгтгэхээр одоо тухайн одоо дүүрэг те бүс нутгийн хүүхдүүд хичээллэх илүү одоо гэртээ нойр сургуультаа нойр болсноор энэ спорт хичээлэх боломж нөхцлүүд нь бол илүү сайхан бүрдэж өгнө. За 12-6-гийн харьцаатай Хөвлөнгийн тамирчин тэргүүлж байна.
За 110-ын тамирчин байгаа. Инх наран. За газар гар тулсан гэдэг бас торгуулийг өгч байна. За тэмцээн бол 4 насны ангиллаараа үдэж байгаа. Үзэгчтэй хэлсэн 6, 7-оос 8, 9-оос 11, 12-оос 14 гээд. За үзэгчтэй 9-оос 11 насны шигшээ тоглолтуудыг бид бүхэн ингээд үзүүлээд дуусж байна. 12-оос 14 насны шигшээ тоглолтуудыг үзэгч та бүхэн маргааш Монголын мэдээ телевизээр хүлээн авч үзээрэй. За мөн зөвхөн аврагын төлөөх сонирхолтой одоо шигшээ тоглолтуудыг та бүхэндээ хүргэх болно. За тоглолтын 2 дугаар өндөрлөх 45 секунд хугацаа үлдээд байна. Ердөө 1 кононы зэрэгтэй их тэнцүүхэн тоглолт болж байна. Улаанбаалангийн тамирчин эргэлтээ өшгөлтэй амжилттай байсан учраас 1 оног сайн нэмж өглөө. За хоёулаа л бас 2 дахь 3 дахь тэмцээнд оролцож байгаа бас тамирчтай байна. Энэ тэнцвүүх өрсөлдөөнийг үзүүлж байна. Удаа дараалан толгойдоо товтлцгааж байна. Яаста. Тоолол нас чацуу төөлөл бие чацуу гэдэг шиг яг тийм тэнцүүхэн 2 тамирчин байгаа учраас их тэнцүүхэн тоглолт болж байна. 3 дугаар үеийн төгсгөлд ер нь ялагдагч шийдвэрлэх шинжтэй байна. За засгалжуулагч яваад өгөөч л гэдэг. 2 дугаар үед 2 тамирчин авсан оноонууд гой товтлогоонуудыг л та бүхэнд удаашруулан харуулж байна. За энд бас Улаанбаалангийн тамирч 2 жудаа дарааллаад толгой товтлсон байна. За шийдвэрлэх үе эхэллээ. Тамирчдын одоо оноо тэнцвэл 4 үед яадаг лээ? Оноо тэнцвэл golden point буюу нэмэлт нэг үе сунгадаг байгаа 1 минутаар. Тэр үед одоо 2 торгуул авбал хожигдно. Мөн төрүүлж оноо авсан хождог байгаа. За 6 онооны зөрүүтэй болголоо. Улаанбаалангийн тамирчин үеийнхэнд үеийг маш сайн эхлүүллээ. За зоригтой уулын сайн давталж байна Улаанбаалангийн тамирчин. Оновчтой бас тавталгаанууд нь оновчтой болохгүй л юм. Тэрнээс бол зөндөл тавталгаануудыг хийж байна. За цаг дуусгаад Цэнхэр Булангийн тамирчин бол маш их ажиллаж байна. Гэхдээ оновчтой ерөөсөө ихгүй болохоор хий өөрийгөө ядраагаад байна. Тамирчид бас яг тавталгаагаа амжилттай болгох хэрэгтэй. Хий олон давталцохоор одоо тэгээд үеийн төгсгөлд суу штэ тий. Цуцсан баг. Ялангуяа одоо хоёр яг тэнцүүхэн тамирчны тоглолтууд хүч авахсан юм тоглолтууд болно. За 30 гаруй секунд хугацаа үлдлээ. Хоёр Булангийн тамирчин маань хоёулаа бас цуцсан байртай тоглолтыг үргэлжлүүлж байна. За Улаанбаалангийн тамирчин сүүлийн 10 секунд одоо даваад л хадгалвал ерөөхдөө энэ тоглолтод 3 үеийн турш ингээд сайн тоглоод ажиллах боломжтой байна. 7 секунд үлдээд байна. За ерөөхдөө ингээд тоглолт дуусж байна. За ингэснээр Улаанбаалангаас тоглосон тамирчин тэмцээний 41 кг хэмжээний уран алтан медалийг хүртлээ. Кик клубын тамирчин. За харин мөнгөн медалийг зүүн автын тамирчин Инх наран хүртэж байна. За үзэгч та бүхэндээ бид Монголын тэквондо холбооны өсвөр багчуудын Арслан цом 2017 тэмцээний 9-11 насны шигшээ тоглолтуудыг хүргэлээ. За энэ тэмцээний 12-14 насны тоглолтуудыг үзэгч та бүхэн маргааш өв нэм гарагт хүлээн авч үзээрэй. За энэ өдөр бол бас сонирхолтой тоглолтууд болно. За ингээд анхаарал хандуус үзэгч та бүхэндээ баярлалаа. Монголын мэдээ телевиз спортын амралт нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ төлөвлөлөө.